Сэлб маань өөрөө Улаанбаатар хотын 24 мегадэслийг бол тэргүүлж явж байгаа гол төсөл 158 га газар бид нэр бүхэл бүтэн хот барьж байгуулнаа. 85 оноос хойш ер нь бол томоохон бүтээн байгуулалт Улаанбаатар хотод яг инженерийн дэд үтцэд дээр бол хийгдэг. За үүний араас одоо ингээд сүүлийн 40 гаруй жилийн дараа бид нар анх удаа 158 га дээр бүхэл бүтэн одоо 3-4-р хорооллыг бичил хороолттой нийлүүлэхээр дайны хэмжээний одоо мегадэслийг бол хэрэгжүүлж амжилттай эхлээд байна. За энэхүү төслийг одоо хэрэгжүүлэхэд нийт 45 багц хувааж зарласан байж байгаа. Эхний 11 нь бол инженерийн дэд үтцэд, дараагийн 6 багц нь бол нийгмийн дэд үтцэд, тэгээ 20-с 45 дугаар багцууд бол ингээд төр өвчтөний түншлэр хэрэгжүүлэх худалдаа үйлчлэгээний төвөөр нийгмийн одоо салбарын дэд үтцүүд байхаар бол төлөвлөгдөж байна. Одоо товчхондоо гэж хэлэхэд монголчууд орох боломжгүй тендер зарлаад байна гэсэн хүсэлтийг бол тавьсан. Одоо олон улсын төслийн менежментийн дагуу хуваарлаж хөрөнгө оруулагч 17 гадаадын иргэн Deutsche Bank-ны шаардлагын дагуу одоо шалгагдаж бид нэр тэзүүнд одоо заасны дагуу менежментийг хийж хувааж бол зарласан. За ингээд бол багцууд маань мэдээж тодорхой хэмжээгээр том төсөл учраас том хуваагдсан байсан. За манай холбоод манай барилгачид маань хүсэл тавьж тодорхой хэмжээний Монголын аж ахуй нэгжүүд одоо оролцох боломжтой тодорхой хэмжээнд бол хувааж задлаач гэдэг хүсэлтийг бид нэр хүлээж авч хөрөнгө оруулагч талтай бол одоо онлайн уулзалтыг 2 удаа хийж мөн одоо Android банк Германы Deutsche Bankтай бол онлайн уулзалтыг хийж зөвшөлдсөний дагуу татгалзах зүйлгүй сүүлийн 2 одоо багцыг 3-4 багцыг 5 хуваахад бол боломжийн байна гэдэг бол зөвшөөрлийг одоо уулзалтаар авсны дагуу бид нэр Сэлб 20 минутын ХХК компани тод дээр мөн танилцуулж одоо дэмжүүлсэн 2 багцыг 5 хувааж тендерийг хуулийн дагуу журмын дагуу нээлттэй аль болох шалгуур үзүүлэлтийг хуулийн хэмжээнд боломжит бага хэмжээнд бага байхаар гэхдээ энийг бол үнэлгээний хоороо хэвчлэн шийддэг. Бид нар бол захиалагч талаас бол саналаа оруулдаг. Ингэж бол зарлнаа гэдгийг бас албан байдлаар бол мэдэгдэж байна. Нэг зүйлийг дашин дуршлахад бид нар Монголын үндэсний компаниуд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих Монгол улсад нэмэн өртөг шингээсэ гэдэг үндсэн бодлогын хэмжээнд бол анхнаасаа нийслэлийн засаг даргын тамгын газар Нямбатар дарга бодлого барьж бид нар Улаанбаатар хотод хэрэгжих томоохон бүх мега төслүүдийн гэрээний хавсралтан дээр дотоодын нэмэн өртөг буюу одоо англи хэлээр local content гэж ярьдаг. Бас олон улсын зарчмаараа local resource based approach буюу дотооддоо нэмэн өртгийг шингээх гэдэг бодлогыг барьж хамгийн багадаа олон улсын жишгээр хамгаалдаг 20%-аас доошгүй заавал 51%-аас дээш үндэсний аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн нэмэн өртөг шингэнэ гэдэг энэ бодлогыг бол бүх мега төслүүд дээр бол барьж ажиллаж байгаа. Үүний дагуу энэ Сэлбийн одоо бүтээн байгуулалтын төсөл дээр анхнаасаа тендер зарлагдахтаа энэ ажиллах хүчин бол 40-с доош хувь, үндсэн бараа материал 35-аас доош хувь, машин механизм 40-с доош хувь гэж ингэж гэрээний хавсралтанд орж зааж бид нар бол энэ тендерийг бол шалгаруулалт хийсэн байдаг. Үүний дагуу шалгарсан одоо ямар ч гадаадын аж ахуй нэгж байсан гэсэн энэ одоо шаардлагын дагуу дотооддоо нэмэн өртгийг нь шингээх энэ шаардлагыг бол одоо нийслэлийн зүгээс бол тавьж ажиллана. Мөн цаашаад Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа бүх томоохон мега төслүүд дээр энэ local content буюу үндэсний одоо аж ахуй дотоодод нэмэн өртөг шингээх гэдэг бол бодлогоо барьж дотооддоо ялангуяа Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа арматур, цемент тийм ээ бусад одоо энэ үйлчилгээний салбарууд, тээвэр логистик гэдэг салбаруудыг бол бас мөн ялгаах үе шаттайгаар дэмжиж энэ бодлогын хүрээнд бол Монгол улсынхаа хөрсөнд нэмэн өртөг шингээх Монгол залуучууд, Монгол компаниуд бойж гэдэг асуудлуудыг бол барьж ажиллаж байгаа. Хоёрдугаар хэсэг дээр төр хувийн түншлэлийн тухай хуулийн дагуу нээлттэй санал авахар нийт 26 байрал дээр бол саналуудыг аваад байж байгаа. Сэлб City CGMN гэдэг манай Сэлб 20 минутын хотын албан ёсны веб сайтн дээр 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 23-ны өдрийн хугацаанд нийт 26 нийгмийн дэд үйлчлэгээ худалдаа үйлчлэгээний төвүүд барихаар саналууд авсан. 198 санал хувийн эрхлүүдээс ирсэн байна. Хамгийн өндөр санал ирсэн багц 23 D11 гэдэг байрлал дээр энэ байрлал нь бол 402 га дээр одоо үйлчлэгээний төв байх гэдэг байрлал дээр 16 сонирхогч этгээдээс санал ирсэн байна. Мөн багц 33 A5 гэдэг байрлал дээр 0.75 га дээр худалдаа үйлчлэгээний төв хийх дээр 54 саналыг бас мөн тус ирүүлсэн байна. Ингээд нийт багцууд дээр 198 бол санал ирүүлсэн байна. Тэгэхээр энэ бол төр үеийн түншлийн одоо хуулийн дагуу эхний үе шатанд бол аж ахуй нэгжүүд одоо сонирхогч этгээдүүдээс бол санал авч байгаа гэж ойлгож байна. За төр үеийн түншлийн хуулийн дагуу энэ бол дахиад 3 үе шаттай цаашаа санал зураг тэзүү болгоод бүрэн шинжилгээ, уралдаанд сонгон шалгаруулалт зарлаад ингээд хуулийн дагуу явахаар юм процесстэй. Ийм учраас
хувийн аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчид маань энэ Сэлб 20 минутын хотыг бүтээн байгуулах энэ 26 багц дээрээ өөрсдийн хөрөнгөө гаргаад төрөөс газар дэд бүтцүүдийг бүрэн шийдэд өгөхөд өөрснөө одоо хөрөнгө оруулалтаа хийгээд нийслэлдээ буцаад одоо бүтээн байгуулалтаасаа тодорхой хэмжээнийх нь 15-аас дээш хувийг нь бол одоо дүүцэлд уралдаанд оролцож санал байлгах байдлаар уралдаж орж иж анхны 20 минутын хотын бүтээн байгуулалтыг бол хийгээсэй гэж аль биесээр бас зарыг хүргэмээр байна. Цаашид энэ саналуудыг авч эцлээд тэзүү зураг төсөл бизнес төлөвлөгөөгөө үе шаттай манай төслийн нэгж бол гүйцэтгэж аль биесээр нээлттэй уралдааныг бол энэ Сэлб City CGM бид нар бас Улаанбаатар CGM гэдэг вебсайтуудаар бол аль биесээр зарлаад явна. Ийм учраас манай сонирхогч аж ахуй нэгжүүд хувь иргэд маань бол энэ 20 минутын бүтээн байгуулалтаа өөрсдийн одоо хөрөнгийг гарч бизнесээ одоо хийгээсэй аль биесээр нээлттэй уралдаан сонгож шалруулж явж байгаа шүү гэж бас та бүхэндээ бол мэдэгдэе.